Өнөөдрийн хаврын тариалтыг эхлүүлэх үү яах вэ, буудаа тарих уу тарихгүй юу гэдэг асуудлын углуурга нь бол нөгөө гурилын үнийн асуудал байгаа шүү дээ. Гурилын үн өсөд байна, инфляцид нөлөөлөд байна. Тийм учраас гаднаас оруулж ирье гэд гаргасан хууль нь бол тийм байхгүй юу? Тийм учиртай. Тэгэхээр энэ дээрээ бас нэг маргаантай байдیں۔ Нэмсэн, нэмээгүй, зах зээл нь ийм байгаа гэд. Тэгээс үлдээ шүүх мөнх рүү очсон юм шүү. Тэгэхээр би бол эхний ээлжинд энэ асуудал нь одоо тэр шүүхтэр одоо үндэслэлгүй нэмсэн юм уу, нэмээгүй юм уу гэсэн ийм эцсийн шийдвэр гарсан уу? Гарсан уу гэж нэгдүгээрт асуумаар байна. Энийг шийдчихвэл одоо тэр энэ Улаанбуудаа одоо тариа явуулжсэн тэр юм руугаа орол явах байх л та. Тэгэхээр энэ дээр эхлээд нь хариулт өгөх хэрэгтэй байна. Нэг тухайн үед дээр боо сенсац болоод тэгээ ямар үр дүн гарсан мэдэгдэхгүй ингээ орхицсон шүү дээ. Хоёрдугаарт Атрын 4-р аяны талаар 200 мянган га газрыг нэмэгдүүлнэ гэсэн ийм зүйл байгаа. Тэгээ манай зүүн бүсийн хувьд бол бас газар тариалангийн нэлээдгүй том бүсэд орно. Ялангуяа одоо энэ төлөвлөгөөн дээр бол Дорн Тэнтэй аймагт бас тариалангийн талбай нэмэгдүүлнэ гэсэн ийм зүйлийг оруулж байгаа юм байна гэж би ингэж ойлголоо. Тэгэхээр ер нь Атрын 4-р аяны энэ үйл явц ямархуу байдалтай явахын гэдэг тал дээр энэ зүүн бүсийн тариаланчдад бас нэг одоо мэдээлэл өгөөч. Энэ бол би хэлээд байгаа юм биш, зүүн бүсийн одоо хоёр цуманд очиход бидэнд одоо ямар ч мэдээлэл байхгүй байна. Тэр төвийн 3 аймгаар л мэдээлэл яваад ийн гэдэг ийм гомдлыг бүр тавьж хэлээрэй гэсэн учраас би хэлж байгаа. Бид бас энд оролцмоор байна гэдэг ийм зүйлийг ярьж байгаа. Дараагийнх нь яг нэг амьдрал дээр байгаад идэг нэг зүйл бол газар тариалангийн зориултаар авсан газруудаа өөрөө ч тарьдгүй, өрөөлийг ч тариулдгүй ийм талбай ер нь Монгол улсад хэд байд юм бэ? Тэгэхээр энийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр ямар хөшүүрэг юмнууд бас хэрэглэх ёстой байд юм болоо. Тэгэд энэ тэнд бол хэдэн мянган гаагаар нь зарнаа л гэж яваад байгаа болохоос биш. Тэгээ газрын хуулиараа ингээ хураачих гэхээр маш сайн хамгаалалттай байгаад идэг. Явж өгдөггүй. Тэгсэн ирнэ тарьдгүй, өөрөө тарихгүй, өрөөлийг тариулахгүй. Тэгээ ийм юмыг бас шийдээ явуучвал 200 битэл өшөө дахиад нэмэгдэх болцоо байна уу гэж ингэж би бас хараад ит юм аа. Энэ дээр ямар байт юм бэ? За дараагийн нэг асуудал нэг ийм зүйл яригадаад байдаг. Ингээд тарьж чаддаг, ургуулж чаддаг, дотоодын хэрэгцээ 100% хангагддаг, гадагшаа экспортлмоор байна гэхээр гарч байхгүй байна гэдэг гомдлыг бас яг энэ нөгөө гурилын одоо экспортыг яана гэж явах үед л одоо яригдчихсэн шүү дээ. Тэгэхээр энэ дээр сайдын хувьд бас гадагшаа экспортлох тэр одоо гарц юмнуудын талаар энэ хөдөөж хуу ямархуу бодлоготой байд юм болоо гэж ингэж асуух гэдэг. Тэрнээс одоо тухайн үед бол тарьж чадж, зарж чадахгүй нэ гэдэг зовлон яриад байсан шүү дээ. За хэд номер цайд хариулах вэ? За 6 номер цайд хариулъя. Өнгөрсөн жилийн өвлжилт зуудын хохирлыг даван туулахын тулд энэ татврын зохицуулт хийгээд татваргүйгээр гурил болон Улаанбуудаа тэжээлийг импортыг нээсэн. За ингээд тухайн үедээ бол энэ зохицуулт үүргээ амжилттай гүйцэтгсэн гэж үзэж байгаа. За нэгэд үүргээ гүйцэтгсэн бол одоо цаашид одоо буцаад хэвийн байдалд нь оруулж салбарын доктортой байдлыг хангах нь онцгой чухал байна. За гурилын үнийн хэлбэлзэл дээр бол баруун бүсэд тодорхой төрөл дээр үн баг зэргийн одоо хямдрал үзүүлсэн, мэдрэгдсэн. Төвийн бүсд бол үнийн өөрчлөлт гараагүй. Яг одоо хууль гарсан 24 оны 4 сарын 29 жилийн эцсийн 12 сарын 30-ны байдлыг үзэхэд 2446 төгрөг байсан нэгдүгээр гурил жилийн эцэхэд 2236 ийм л хэлбэлтэй. Дээд гурил 2969 байсан бол жилийн эцээр 3139 бол бүр өссөн. Дотоодын үйлдвэрлэлийн гол түүх үе мунаад ирэхээр гол хэрэглээд байдаг дээд гурилын үн өссөн байх жишээтэй. Үр дагаварт нь 211 мянган тонн гурил үйлдвэрлэгдэжсэн. Дотоодын үйлдвэрлэл 148 мянган тонн болж 40 уналт хийсэн. Дотоодын үйлдвэрлэлийн уналт хийж байгаа. Харин үндсэндээ тэг хувьтай байсан импорт 64.2 мянган тонн болж
импорт ирсэн юм гэж байна. Буюу бид энэ гурил бүтээгдэхүүн зах зээлийнхаа 40 гаруй хувийг импортод алдсан гэсэн үг. Дотоодоо 100% тарьдаг, 100% үйлдвэрлэдэг. Үндэсний үйлдвэр нь 100% дотоодын гурилаараа бүтээгдэхүүнээ хийдэг байсан бол одоо энэ импортын хамаарал 40% болоод байна. За энэ бодлогын яаралтай өөрчлөлтийг хийхгүй бол одоо энэ жилийн үр дүнд 60% руу 70% руу орох бодиттой эрсдэл гарчаад байна. Нөгөө талаас гурил үйлдвэрлэл унахаар малын тэжээлийн үйлдвэрлэл унаад мөн адил тэжээлийн хамаарал гадна талаас хамаарал үүсээд байна. Гэхдээ хөдөө аж ахуйн салбар чинь ингээд цогц явдаг болохоор ингээд харилцан нөлөөллүүд их өндөр гараад байна. Ингээд нөгөө валют ахаад гадаадаас валютаар одоо гурилаа улаан будаагаа тэжээлээ худалдаж авдаг тал руу яваад байгаа ийм бодит байдал байна. Тэгэхээр одоо яаралтай зохицуултыг энэ жилийн хаврын тариалтыг сезоных нь яг яаралтай энэ 7 хоногт шийдвэрийг гаргаж одоо тодорхой болгохгүй бол нэлээд хүнд одоо ийм нөхцөл байдал үүсэх гээд байна гэдгийг л одоо дахин хэлээд байгаа. Нэгэнд их хурл шийдвэр гаргасан болохоор их хурл шийдвэрээ хэрэгхийг шийдэх хэрэгтэй байна. Уул нь өмнө бол засгийн газар дотроо зохицуулт хийгээд үн өсөлт уналт ханштай холбоотойгоор нефт бүтээгдэхүүнтэй адилхан зохицуулаа явцдаг байсан зүйлийг их хурлд очивчраад хууль болгоо баталсан. Тийм болохоор заавал их хурлаар орно гэсээр байтал одоо үндсэндээ бүтэн яг 1 жилийнхаа нүрийг үзэж байна. Дараагийн одоо үйлдвэрлэл тулчаад байгаа байдал байна. За экспортын дээр бид нар нэлээд анхаарч бусад таримлаа нэмж байгаа нь ерөөсөө ганцхан улаан будаа биш экспортын таримл руугаа нэлээд анхаарал тавьж байгаа. Энэ жил нэг 50 гаруй сая долларын газар тариалан бүтээгдэхүүн экспорт гарсан. Энийг бид нар нэг 100 сая доллар хүргэх бодиттой бололцоо байгаа. Ер нь аль болох хөдөө аж ахуйг экспорт чиглэсэн байж аж дотоод хөгжил өөрөө хангагдаж байна. За идрос шударуулах. Сайдын хугацааг нэмээд өгч. Сайдын Цайд гүцэж хариулъя 6 номер. Сая бид нар Монгол улсын тариаланчдынхаа улсын зөвлөгөөний хийсэн бүх бүс нутгаас бүх төлөөлөл ирсэн, зүүн бүсийнх нь нэлээд өргөн ирсэн. Бүх 21 аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга нар, 21 аймгийн мал эмнэлгийн газрын дарга нар, хөдөө бүх агрономчид бүрэн цугларсан. Удирдах ажлын зөвлөгөөний үед давхар хийсэн, бүрэн мэдээллийг өгсөн. Одоо ингээд орон нутгуудаа очиод хөдөө аж ахуйн ингээд салбар зөвлөгөөнүүд, тариаланчдын, ногоочдын, мал аж ахуйн чиглэлийн ийм семинарууд, зөвлөгөөнүүдэд орон нутгууд зохион байгуулад эхэлсэн байгаа. Тэнд яригдсан бүх мэдээлэл энэ тооцоо, файл, судалгаа бүрэн одоо мэдээлэлээр хангаж явуулсан. Үнэхээр зүүн бүс бол манай маш том бодлогын нөөц ийм өв байгаа. За Атрын 4-р аяны хүрээнд зүүн бүсээс 71,000 талбайг нэмж эргэлтэнд оруулна гэдэг хүсэлт ирсэн байгаа. За энийг бол За замираг шүн асуулт асууя.